Бид Хятад орныг цагаан ирмээр нь сайтар мэднэ. Харин Хятадын цагаан хэрэм бол Цин улсын үеэс нүүдэлчдийн довтлогоноос имэж хамгаалтын хэрэм байсан нь цагаан хэрмийн үүсэл болсон байна. За одоо харин дэлгэцэнд эртний хятадуудын өдөр тутмын аж амьдралын тухай өгүүлэх нэгэн зургийг та бүхэнд харуулж байна. За Хятадын хань улсын ард түмэн аж ахуйн хувьд газар тариалан эрхлэн суурин хэлбэрээр амьдардаг байсан бөгөөд тэд өөрийн орны байгаль газар зүйн онцлог тохирсон газар тариалан эрхлэхээс гадна гар урлал, торгоны үйлдвэрлэлээр алдартай байсан байна. За гуравт өөрсдийн үйлдвэрлэсэн торго, тариа будаа, шаазан идэл, бүс даавуугаар өөрсдийн хэрэгцээг хангахаас гадна өрний худалдаачтай холбоо тогтоож Дундад Аз, Баруун Аз, Баруун Европын бүс нутагт торгоны замын сүлжээгээр тээвэрлэн худалдаг байсан байна. За дөрөвт үүнээс гадна орон нутгийн хэмжээнд худалдааны зам сүлжээ сайтар хөгжин цэцгэлж байсан бөгөөд Хятадын хань улс нь дорны орнуудын худалдаа арилжааны гол бүс нутгуудын нэг байсан байна хүүхдүүдээ. За одоо бид харин энэ үеийн Арабын хойгийн ард түмэн өрөнд орны худалдаа арилжааны харилцаанд хэрхэн оролцож байсан түүхтэй танилцъя. За тухайн цаг үед Арабын хойгийн олон аймагуд Тэнгисийн эрэг цөлийн сахаар нутагт амьдарч байсан байна. За тэд Тэнгисийн эрэг орчмоор бүс нутгийнхаа онцлог тохируулан хөвөн, усан үзэм, даалмод, чихрийн нишин зэргийг тариалдаг байсан байна. За мөн газар нутгийн ихэнх нь хуурай элсэн цөлүүд үргэлжлэх тул түүн тохирсон мал аж ахуйг мөн голлон эрхэлдэг байжээ. За бас өөрсдийн тариалсан хөвөн, усан үзэм зэргээр дотоодын хүн ардын хэрэгцээг хангахаас гадна за худалдаачдад худалдаж байсан байна. Арабын аймагуудад худалдаа арилжааны зам сүлжээ дэлгэрэн хөгжиж өрөнд орныг холбосон торгоны замаар эдийн засаг, соёлын харилцаанд бас оролцож байсан байгаа хүүхдүүдээ. За мөн бид бүхний судлан буй нийтийн тооллын өмнөх 3-аас 2 дугаар зууны үед Италийн хойгийн төв хэсгээр өндөр хөгжил, соёл иргэншилт Ромын эзэн тулс төвлөн оршин тогтнож байсан бөгөөд за баруун болон төв Европ, Хойд Африкийн олон аймаг улсуудыг өөрийн захиргаанд оруулсан томоохон эзэнт гүрэн байсан байна. За дэлгэцэнд харагдаж байна. Ромын эзэнт улс нь уран барилга, дугуй театр, цээж баримл, усан сан зэргээс гадна гар урлын бусад бүтээгдэхүүнүүдээрээ энэ үед ихээхэн алдартай байсан байгаа. За бас эртний Ром нь газар дундын тэнгисийн дулаан уур амьсгалтай тул өөрийн орны байгаль газар зүйн орчин нөхцөл тохируулан газар тариалан мал аж ахуйг эрхлэхээс гадна гар урлал, худалдаа арилжаа өндөр түвшинд хөгжсөн байсан байна. За тэд дорны орнуудын ихээхэн сонирхдог шилэн идэл, мөнгөн зоос, нэхмэл, ширмэл бараа бүтээгдэхүүнээр худалдаа арилжааг хийж өөрсдийн гар урлал үйлдэх арга технологи бас мэдлэг, соёл боловсролыг бусад бүс нутгуудад түгээж байжээ. За Ром бол тэр үедээ худалдаа арилжааны гол төв бүс нутаг болж байсан бөгөөд тухайн үед бүх зам Ром хүрнэ гэж ярьдаг байсан байна хүүхдүүдээ. Үүнээс гадна монголчуудын өвөг хүннүүчүүдийн булш бунхнаас Ромын эзэнт улсын түүхэнд холбогдох шилэн аяга, Грек Ромын домгийн бурхтын дүрст мөнгөн идэл гэх мэт эд үлгийн сурвалжууд илэрсэн нь худалдаа арилжаагаар дамжуулан соёлын олдуудыг солилцож байсны нотлого юм.